даргаа шүтдэг улс төрийн нам, даргын үг бол хууль гэдэг зарчмаа парламентын гишүүдийг ёс зүй болгож оруулж ирж байна одоо. Парламентын гишүүний ёс зүй гэдэг бол олон уралч буюу олон намын төлөөлөл байдаг учраас нэг намын даргын нүдээр харж эсвэл нэг том даргын хэмжүүрээр хэмжигддэг зүйл ерөөсөө биш. Тухайлбал ардчсан нам цаазын ялыг эсэргүүцдэг нам, дэмждэггүй нам. Цаазын ялыг сэргээ гэж байгаа хүнийг зарим тохиолдолд бид хатуугаар чи хүн алах домтой юм уу гэж хэлж болно шүү дээ. Энийг олох дэмжихгүй ямар бүдүүлэг үг хэлдэг юм бэ, ёс зүйгүй байна гэж хэмжиж бас болохгүй. Парламент гэдэг бол заримдаа үзэл бодлого хурц илэрхийлдэг талбар, мэтгэлцдэг тэр орон зай. Энэ орон зай дотор хэн нэгэн даргын шүүмжлээд байна, жоохон ойвргон байна, муухай үг хэллээ гэдэг энэ хэмжүүрээр парламентын гишүүдийг хэмждэггүй. Парламентын гишүүд бол иргэдийн төлөөлөл учраас төрийн албаагч гэдэг төрийн албаны ёс зүйгүүдийг хэмжүүрээр бас хэмжигддэггүй. Монгол улсад нэг ёс зүйтэй төр ерөөсөө биш. Социализмын үед тийм байсан. Одоо эрх мэдлийг хуваарлсан. Шүүхэн тусдаа ёс зүйтэй. Засгийн газрын кабинетийн зарчмаар тусдаа ёс зүйтэй. Улсын хурл нь ард иргэдийг төлөөлдөг учраас бас тусдаа ёс зүйтэй. Улсын хурлын гишүүдийн ёс зүй бол хоёр хэмээр хэмжигдэнэ. Төлөөлж байгаа сонгогчтой үнч байна уу? Хууль тогтоох үйл ажиллагаанд сонирхлын зөрчилгөө шударга оролцож байна уу? Энэ хоёр зүйлээр хэмжигдэнэ.